Мөнгөж ярьдгүй ч магадгүй. Манай найз дандаа бокспор л ярина. Тэр ч уг нь ярьдгүй юм л та хийдэм л та. Энэ ингээд 3 зам явсан. За өдрийн мэнд хатуу самар нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бид гур бүлтрэх гээд ирсэн байна. Бүлтүүл төсрөх гээд. За өнөөдрийн хатуу самар нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Хаших үед дээр дарих салбар дээр ноцсон. Хэдийг чи бас юу салбартай юм бэ те? 22 дээр бас салбар байгаа даа юу? Тэ. Тэр 22-ийн салбар нь болохоор том машинуудын радиатор байдаг. Тий, тэр дарих дээр байгаа салбар бол жижиг судлын тэрэгнүүд. 22-ийн салбар нь болохоор илүү том тэрэгнүүдийн радиатор их байдаг. Ёстой. Баахгүй радиатор тэнд байхгүй. Тий. Бүр баахгүй одоо бүр ингээд ховрын радиаторууд бас байна шүү дээ. Дээр машин ч юм уу тийм ээ. Энэ машинуудын юуг бүр ингээд өөрснөө ингээд завгарын тий харж агаад өөрснөө гагнаад хийгээд өгч байгаа чинь. Тий. Зүү. Тэр нэг юуны радиатор гэдэг л ямар машин ах вүлээ? Хайрэрих хөлөө. Тий хибрид харьяарын хибрид харьяарын тийм ээ радиатор байгаа. Дээд талнаараа радиаторууд чинь дандаа нэг юм хувцар юм таглаатай байдаг юм байна л да. Тэр үнийг яг ингээд төмрөөр захиалаад хөнгөн цагаанаар захиалаад яг хийж үлдээсэн. Тэгээд захиалцсан тэр бол захиалж орж ирсэн. Хийлгүүлээ захиалж хийлгүүлээ тэр радиатор тусдаа өөр төрлийн радиатор байх юм бол бүр ховрын тийм ээ энд олдохгүй байвал яг харж байгаа тийм ээ хэмжээг нь аваад шууд тий гагнаад игээд өгдөг юм бэл. За ингээд авторадиатор дарих руу дөнгөж эргээд 300 м яваад замынхаа баруун талд авторадиатор сервис гэсэн том хаягтай. Урд талаас шүү дээ тийм ээ. За өнөөдөр ер нь хэдүүл ойрын хідэн сэдв ингэж том юмэрий гэж бодож байна. За үхэл. За үхэл хайр бурхан ер нь хамгийн одоо юу гэдэг утга уран зохиолын ер нь урлагийн салбарын хамгийн супер хөсийг 3 сэдв гэсэн чинь үхэл бурхан хайр энэ гурвыг л тойрол эргэлдээд идэв гинэ ингээд мүлжүүлээд тий. Тэгэхээр одоо тэгэл энэ сэдвүүдээр л гурлаа одоо тэг цэц суулаал тий. Ном хаялцсан. Яг таарж байна. За надад төрөх юм байна. Тэгээд яг тэрэн дээрээс нэмээд магтгүй эрх мэдэл гэж айгүй чухал сэдв байдаг юм байна. Ялангуяа эрчүүд одоо чинь men's world гэдэг байгаа шүү дээ тий. Тийм болохоор эрх мэдэл яг үннийг одоо эрх мэдэл хүнийг эвддэг юм уу? Эсвэл угаасаа л тэр хүний мөн чанар нь эрх мэдэлтэй болонгуудаа тийм адгийн зан чанар гардаг юм уу гэдээ ярихаар бас. Тэгтээ чаа бас эрх мэдэл түрээгөө. Нэг ч эрх мэдэлтэй байж үзээгүй. Одоо хаших маших бол одоо амьдралдаа эрх мэдэлтэй байж үзээгүй үнтэй юу ч ярих юм одоо. Тийм ээ. Нэр яг тийм шүү. Би нэр ангийн дарагч болж үзэг, бүлгэмийн дарагч болж үзээгүй шүү дээ. Тэгэхээр чинь эрх мэдлийг бол халаалж харж байсан үг гэдэг. Би тий. За эрх мэдлийг дараа нь яриа хэвлээ. Өнөөдөр бол бурхан гэж яриа. За эрх мэдлээрээ далаа. Тэгж байна. Эрх мэдлээрээ далаа. Ингээд л эрх мэдэл чухал болчиход байна. Гэтэ би эрх мэдлээ тий одоо юу гэдэг нөгөө юун дээр амьдрал олбсон дургүйг нөгөө гооша тэгдэг гэсэн ингээд нэг хаан ингээд нөгөө юунасаа хаан ширээнээс татгалзаад байцаа тарьцсан гэлээ гэдэг шиг л тий том юм байна тий амьдралдаа тэр хаан би тэр л эрх мэдлээсээ татгалцсан. За бурхан дээр нэг шашин руу оруулгүйгээр ер нэрээ ингээ яг зөвхөн бурханы тухай гурлаа ярих гэж бодоод шүү дээ. Шашин руу оруулна гэсэн чи үсвэ? Шашин руу оруулвал тий шашин руу оруулвал тэр чи одоо тэгээд шашныхаа талаар бурханаа яриа явчихна үстэй. Шашин яриа явчихна үстэй. Өөр үү? Шашин бурхан хоёр өөр үү? Гөө би адилхан бах л гэж. Адилхан бах уу? Одоо чи бурханы тухай ярингийн гууд шашин руу орчих хөлөө гэж би жоохон боломжтой байгаа байхгүй. Гэхдээ энэ нэр олон шашин байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ өөрийнхөө ингээд одоо өөрийнхөө итгэдэг үнэмшдэг шашин руу ингээд яваад орчвол би шашныг юу гэж бодсон. Бурханыг ярингийн заав шашин ярих уу? Би ярих байх л гэж л бодож байна. Би ярих байх. Бурхан ярингийн заав шашин. Яг гэх юм бол нэг бурханы тухай сургаалч нь шашин гэсэн үг үстэй. Бурхан ийм байдаг юм аа. Бурхан бол хайраа. Бурхан бас уурдаг юм аа гэд тэр чинь нэг шашинчил бидэрт номлоод байгаа үстэй. Тийм. Тийм ээ? Тийм. Тэгэхээр үнэхээр тэдний номлож байгааг бид нар итгэж гэнэ үгүй юу гэдэг л асуудал яригдах гэдэг байгаа үстэй, тийм ээ? Тийм. Тийм үү? Аргун чи бурханы талаар ярихаар заавал шашин ярих юм уу? Эсвэл шашингүүгээр бурхан гэж ярьж болох юм. Би тэгж
шашингүйгээр бурхан ярьж болдог гэж ойлгоо. Тийм яриа нь байдаг юм шиг надад санагдчихэв л да. Одоо барьцгүй ярих юм байна л да. тий одоо хиний одоо Эйнштейний жишээ ярьж байгаа шүү дээ. Эйнштейнийг айгүй олон хүмүүс ингээд үлгэж авахдаа бурхан гэж байдгүй гэж батлахын тулд Эйнштейнээр дэлгэж одоо жишээ авдаг гэж байгаа байхгүй юу? Эйнштейний харж байгаа физик бол ийм байна. Ингээ харахад бурхан байхгүй байгаа зү гэдэг жишээ авдагт нь Эйнштейн өөрөө хэлэхдээ би энд айгүй дургуутдаг юм аа. Хүмүүс намайг бурханд итгэдэггүй гэж бодоод байдаг. Би бол яг үндэ маш гүнзгий итгэлтэй хүн гэж хэлж байгаа байхгүй юу? Тэр нь Христийн шашин ч юм уу аль нэг шашинд итгэдэг гэж байгаа биш. Ямар нэгэн бидний цаад одоо ертөнцийг зохицуулдаг хүчин байдаг гэдэгт би итгэдэг. Нэгэн төрлөөр Спинозагийн бурханд итгэдэг гэж Эйнштейн тайлбарсан байт юм лээ. Тэгэхээр энэ тохиолдолд шашин ерөөсөө яригдахгүй байгаа зү тэ. Бурхан буюу бидний энэ болгоно зохицуулдаг хүчин байдаг уу гэдэг. Тэгэхээр бурханыг ярихын тулд заавал миний мэдхийн зөвөр шашин ярихгүйгээр ярьж болдог гэж би ойлгоод байна л да. За тэгвэл ингээд эхлээд за ингээд бурхан байгаа юу байхгүй юу гэдгээсээ илүү ер нь бол чи ч гэсэн бурханыг ингээд нэг тодорхойлох нь шүү дээ тий. Тэгвэл гурлаа өөр өөртөө ихрөө бурхан гэдгийг тодорхойлъё л да. За байгаа юу байхгүй юу гэдэг нь айгу балаа асуулт. Тий бурханыг тодорхойлъё. За чи тэгвэл эхлээд чи ингээд чиний хувьд бурхан гэдэг нь яг одоо юу юм? Одоо нэг юм оюунснаа юм уу? Яг юу юм? Субъект юм уу? Би бурхныг юм хэрэг байдаг бол за хүний сэтгэлгээ хүний ойлголтоор хязгаарлагддаг зүйл байж болно те. Тэр заавал хүн тэрэнд чухал байх албагүй. Бурхан гэдэг ийм нэг хүчин байла. Тэр нь хүн биднэрт ингээд төвлөрсөн энэ нэг хүн яасан бол та гэж боддог тийм бидний төсөөлөд хүсэж байгаа шиг тийм юм байхгүй ч магадгүй те. Яг энэ өнцгөр нь аваад үзвэл жишээ нь бурхны үүргийг гүйцэтгэж байгаа зүйл гэдэг яг нэг зүйлийг жишээ нэрлэл гэж хэлж байна л да те. Тэгэх юм бол жишээ нь цаг хугацаа ч юм уу те. Цаг хугацаа өөрөө бүгдийг захирж штэ. Бүх нөөц бол цаг хугацаа болж штэ. Тэгэхээр миний хувьд бол жишээ нь ингээд зарим үнсгэр бурхан бол цаг хугацаа мөнгө магадгүй миний ойлголтоор маш хүчтэй тийм хүчин гэх юм уу эрх мэдэл гэх юм уу тийм зүйлээр нь ертөнцийн ингээд нэг тийшээ залж штэ. Тэр магадгүй зүгээр тэгж би бодож бас тайлбарлаж болох юм. Тэгээ ингээд харахаар бурхан яг би бол байхгүй гэж хэлж чаддгүй. Яг үндэ бидний бодоод байгаа шиг тийм нэг хүний субъектүүдийн амьдралд оролцоол те энэ зовлон жаргал эсвэл нүгэл буян гэж ялгадаг тийм хэмжээний микро менежменттэй бурхан байхгүй байгаа. Тэр нөгөө яагаад байхгүй бурхан байдгүй юу гэдэг асуулт яагаад нэлээ сүүл рүү явд юм бэ гэсэн чинь нөгөө бурхан гэдгийг юу гэж тодорхойлоод те байгаагаас болоод айгүй төвхтэй асуулт юм байл шүү дээ. Бид нар болохоор хамгийн ихэндээ явуулчаад эн чинь хамгийн төгсгөлт нөтөх асуулт юм биш үү? Бурхан ер нь байдгүй юу? Байгаа юу байхгүй юу гэдэг. Гэтэл бурхан гэдгийг юу гэж үзээд байгаас болоод та ашиг тэгвэл та бурханыг тодорхойлоо. Зүгээр та бурханыг тэг юу гэж тодорхойлох юм? Би юу? Тий, та бурханыг юу гэж тодорхойлох юм? Би нэг юм хар гаргийн нөхөр байж магадгүй гэж боддог шүү дээ. Тийм үү? Тий. Тий. Тэгээ бид нар тий бүх юмыг зохион бүтээсэн бүх юмыг тийм ээ ингээд зохицуулсан. За. Тий. Тэгээд бид нарыг одоо юунаас хараад ичдэг. Ингээ хараа байждаг шээ. Тий. Тэгэл байж идэг. Тэгээ дээрээс зохицуулаад тэнүүдэд зохицуулах юмыг зохицуулаад тэнд чинь одоо ингээл ярих юм бол бурхан байна гэх юм бол бурхан ганцаар тарахгүй болчиход байгаа миний хувьд бол. За. Тий. Нөгөө сахиусан тэнгэр ичүүдээр дамжуулж юм хийдэг юм болов. Тий. Нэг тийм системтэй бүр хар гаргийн тийм ээ тийм бүр нэг тийм том юу. Магадгүй бид нар аюу тийм одоо нейтроны хэмжээнд байж байгаа. Тийм ээ. Мань нөхөр бол бид нар ингээд ширээн дээр тавьчихсан. Тэгээ бид нар ингээд ширээн дотор ингээд нэг хар гаргийн нэг эрдэнтэн бид нар ингээл тий программист юм шүү. Тий ер нь ертөнцийн програмчлал симуляц яг нөгөө юу шиг санагчлаа. Ашигын нөгөө бурхныг ингээд тодорхойлсон чинь нөгөө нэг Truman Show кино байдаг штэ. За. Тий. Тэр чинь ингээд нөгөө найруулагч нь тий одоо юу яа? Одоо шуурга гарга. Одоо тэг гэл нэг түрүүн болох мэдээд идэг штэ. Энийг нөхөр намайг анзаараад байна да. Тэг айгүй зүг чи бүр зүүн совингороо мэдрээд идэг штэ. Тэг би ингээ хин нэгний тоглоом болоод яваад штэ. Хин нэг надаар нэрээ надад заримдаа тэгж бодогддог. Өө юу. Тэг нэрээ ингээ нэг юм бурхан нь мэдхгүй тэг. Гар гарч ч юм уу илүү даваа хүч ч юм уу тэг. Манусаар зүгээр ингээ тоглоо байчдаг. Тоглоод ч явахтай тэг. Нэг тийм ингээл ингээ хараа байчдаг. Симуляц орчинд бид нар ингээ тэр нөхдүүдийн ингээл одоо баг би тэгээд бас нэг зөвөр бурханы талаар өөрийнхөө бодлыг хэлэхэд нэг юм байна. Одоо би тэр бурхнаа ямар бурхан гэж тий би төсөөлж ин тэр хэмжээгээр яг би бурхнаа хүлээж авах
Тэгэхээр миний итгэдэг одоо байдаг бол тийм бурхан гэж одоо би найддаг бурхан маань болохоор айгүй надад тайртай тийм ээ. Мэ тийм л бурхан байгаа л гэж итгэдэг найддаг. Тэрнээс ингээд юм болгоул шашнууд дээр бичсэн байдаг штэ. Юм бол там тийм шүү те. Тийм ээ. Тийм үүний чинь өөрийгөө хэдлүүлнэ шүү гэж ингээд лэдэг те. Тийм тэгэхээр нэг тийм амар харигс бурхан миний хувьд бол тийм бурхан биш гэж л боддог. Тийм болохоор надад арай юм цөөлөн ханддаг хөө. Тий. Тийм тэгэхээр бурханы хувьд л ингээд яа ингээд бариад ингээд бацаад ирчих. Тодорхойлчих гэхээр байхгүй. Би бол надад болохоор ингэж бодогдоод байхгүй. Бурхан гэхээр ингээд ойлголтууд ингээд хувирж явсараад одоогийн надад төрж байгаа бодол бол илүү давуу оюун санаа буюу тэр нэг юм оюун санаа гэдэг юм уу та нэг юм мэдээж бодиттоор бол биш. Тий. Гэхдээ нэг юм зүгээр илүү давуу оюун санаа л нэг юм хүч давуу хүч байна. Илүү оюун санаа юм байна. Тэгээд тэрийг би жишээ нь баг юунаас нөгөө Интерстеллар үзчихсэн чинь Интерстеллар дээр ингээ нэг ном нь ингээд унаад идэг штэ ингээд охиных нь ингээд ном нь унаад идэг. Эхэндээ киноны эхэндээ тэгэнгүүт эн чинь ингээд бүр номных нь ном унчингууд номны цаатлаас ингээд нарныг л тусангууд тэр чинь ингээд морз болж харагдаад тэр морзын задлж өмчдөг штэ. Тэгэнгүүт бурхан байна гэж эхлээд хармаар тэгсэн чинь сүүлд нь киноны төгсгөлд өөрөө нөгөө нэг өөртөө ингээд тохио өгөөд охиндоо ингээд тохио өгөөд өөртөө тэгэхээр би тэрийг оюун санаа гэдэг чинь өөрөө бурхан юм байна. Нөгөө нэг одоогоос баг 20 жилийн өмнө нэг юм нэг амар баримтат кино гараадсан секрет гээл чи ингээд тэгээ бүх зүйлийг тестглээсээ хүсвэл би ертөнцийн татцлын хуйлмөл гээд тэгэнгუთ ер нь тэр нэг юм тийм нэг юм давуу оюун санаа гэдэг нь бурхан юм байж гэж бодогдох шиг би бол одоогоор нэг тиймэрхүү л тодорхойлтой байна. Нэг юм оюун санаа бурхан бол оюун санаа юм байна. Одоо онгод гэдэг юм уу, оюун санаа гэдэг юм уу, нэг тийм юм. Тэр нь бол зүгээр нэрээ ингээд тэр зарим тодорхойл дээр чи бурхан ингээд нэг дор бүх газар байдаг гэдэг байгаа шүү дээ тий. Almighty гэдэг өгмөгөөрөө ч юм уу. Тэгэхээр нэг дор бүх газар нэгэн жигт байж чаддаг гэвэл миний хувьд оюун санаа юм байл гэж байна. Оюун санаа гэдгээ бол би тодорхойлж чадахгүй байна. Тий. За тэгвэл зүгээр яг бурхан байсан гэдэг юм уу? Нэрээ бурхан байгаа юм байна юм уу? Эсвэл бурхан оролцсон гэдэг ийм одоо тодорхой кейс гэдэг юм уу үйл явдал. Ийм үйл явдлаас болоод би яг бурхан байд юм байна. Энийг бүр бурхан хийлээ гэсэн юм байна. Үйл явдал байна. Та бол биччихсэн бохоо гэдэг пост үү юу? Тий. Надад бол танд зөндөө байгаа. Ярьжсэн болохоор аргуунд бол чамд ер нь зүгээр тийм тохиолдол байна уу? Энийг бурхан гэдэг юм уу нэг тийм мэдхгүй. Миний тодорхойлж мэдхгүй тэр нэг хүч одоо юу ингэж ингэсэн биш үү? Оролцсон биш үү юм уу? Эсвэл энэ амьдрал тохиолдсон ийм үйл явдал гэдэг юм ийм зүйл энэ тайлбарлаж болохгүй. Эн чинь нэг тийм бурхан ч гэдэг юм уу чиний хэлээд байгаагаар тэр тийм юм байх уу? Зөвхөн чамайг ингэ тодорхойлохор чинь ингэ бурханыг цаг хугацаа гэж үзэж байгаа бол чиний бурхан баг оролцдоггүй биш үү? Тийм оролцдог гэж өстой бодохгүй байна. Тийм үү? Оролцохгүй. Ер нь бол оролцохгүй. Тийм утгаар бол биш. Гэтэ нэг тийм түүх бол ялцгүй. Миний хувийн амьдрал байсан юм байна. Манай аав цус хараад. Цус гарсан түүхнээс надтай холбоотой л доо. Тэгээд нэг өдөр аавтайгаа муудалцаад цус харсан. Тэгээд эмнэлгийн аюун дээр аавыгаа хөрөж өчөөд 3 дахь эмнэлэгт хөрөв. Шастин нэрмжт 3 дахь эмнэлэгт хөрөж өчөөд тэнцээ ингээд нөгөө үүдэнд нь сахиад сууж явахдаа ингээд хүчин мөрсдөж штэ энэ чинь ингээд 2008 он байсан санаж байна. Тэгээд хүчин мөрсдөж яхад би бол ер нь бол нэг тийм бурханд итгэдэггүйтэй. Гэтэ надад өөр хийх юм чадах юм байхгүй байгаа байхгүй. Яг ингээд яг тулаал яг ингээд хүчин мөрсдөөл тэгэл ингээд болоход тэгэл залбирч илээ. Залбирсан л да. Би одоо ингээд одоо итгэсэн ч итгээгүй ч одоо юу байдгийг мэдэхгүй ингээд аавыг минь ингээд эдгэж өгөөч, амьд үлдээж өгөөч гэл ингээд залбирсан. Тэгээд аав минь азар ямар ч гэсэн өшөө нэг 12 жил амьдэрсэн юм. 13 жил. Амьд үлдээсэн. Тэгээд тэрийг одоо миний залбирлыг сонссон уу? Ямар бурхны хэн залбираад байгаа ч мэдэхгүй шүү дээ. Бурхан гэж та минь байдаг бол ингээд аавыг минь үлдээж өгөөч гэдэг ингээд залбирч байгаа байхгүй юу? Тэгээд аав амьд үлдсэн. Гэтэ нэгтэл ингээд яцсан байхгүй юу? Саажцсан. Тэгээд тэрийг даваад ингээд гарсны дараа бол
одоо мэдгүй миний залбирлыг сонссон уугүй юу. Гэтэ хүн бол яг цагаад болохоор би ингээд айгүй амгалан биш үү те. Яг амгалан бурхан байхгүй надад баталгаа авахгүй гэдэг боловч цагаад бол тэгэл залбирдаг юм лээ. Миний залбирлыг сонссон юм шиг л тэгэл ямар ч гэсэн тэгэл тухайд үлдсэн байхгүй. Чивэл тэрийг нэг тийм бурхан орлогдсон гэдэг юм эсвэл бурхан миний залбирлын хариу гэж итгэж байгаа. Ер нь одоо ингэ бодохоор магадгүй одоо эн чинь яг абсолют тийм мэдээж үгүй биш байгаа байхгүй юу? Тийм мэдээж. Тодорхой хувьд ярил би ингээд бурханд ингээд бараг л 99.9% итгэдэггүй байж хагаад тухайн үед миний итгэлийн төвшин юу л орж ирж байгаа байхгүй те. Одоо ингээд 10 20 30 40 бараг давлуу ингээд төгч ирж байгаа. Тэгээ одоо ингээд буцаад ингээд амьдралд маань оролцохоо болж байгаа юм шиг нэх залбирах шаардлага гарахгүй байгаа юм шиг болгоод миний итгэлийн хувь буцаагаад нэг 9-10. Гэхдээ минийх бол тэрнээс хойш магадгүй ингээд суур ихэлцэл 5% ч юм уу нэрэ бэж магадгүй юм тийм. Яагаад үгүй би мэдэхгүй юм чи ингээд тийм суур юм тийм ихэлцэлтэй болсон. Би саяхан ингээд зүгээр надад аягүй тодорхой юм байна. Хэрвээ үүлийн үүр ингээд үүлийн үүр гэж аягүй тайлбарлаад шүү дээ тий. Ихэнх шинүүдүүд байна. Тэгэнгუთ үүлийн үүр байгаа бол бурхан байхгүй юм байна. Гэж зүгээр шал хачин ингээд гинтгүй алхаа явж исэн чинь зөрчилдөд байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Хэрвээ үүлийн үүр байгаа бол бурхан байхгүй. Тий. Үүлийн үүр ажиллаж байгаа бол бурхан гэдэг зүйл бол бурхан гэдэг тэр субъект нь миний оюун санаа юу те чиний цаг хугацаа юу хашихын өөрт нь хайртай майртай байдаг тэр субъект бол биш. Хэрвээ үүлийн үүр ажиллаж байгаа бол бурхан байхгүй. Одоо буддийн философи цөм философи шүү дээ. Надад гинт орж ирж байгаа. Зүгээр би юу ч бодоогүй явж байгаа шүү. Яг уу мэдээж ингээ нэг одоо ингээд яах вэ гэж л байгаа юм л да тий. Тэгжсэн аа одоо миний л хийсэн л сонголтын л үр дүн штэ гэд бодоо явж исэн чинь үгүйс миний сонголтын маань үр дүн би өөрөө сонгоцсон тэр сонголтынхаа үлийн үрийг идлээ явж байгаа юм бол тэгвэл бурхан байхгүй юм. Тэгвэл үнэндээ бурхан байхгүй юм. Байсан ч оролцохгүй юм байна. Би оролцохгүй. Ягаад гэвэл чи өөрөө наадах тарьсан одоо наадах хурааж байна. Тэгэж бодгдсон шүү дээ. Айгу тийч. Би айгу би хөнгөн амьддаг. Айгу хөнгөн амьддаг. Ямар нэг юм буруу хийчих юм бурхан би буруу юм хийчихлээ. Өршөөгөрөө гэдэг. Дотроо бодсон заа. За тэгээд ингээд юм бүтгэ болоод ирнэ шүү дээ те. Тэгэхээр надад сургаж байгаа юм байна. Цааж байгаа юм байна. Ойлголоо. Одоо бодож. За тэгтээ надад одоо ингээд юм сургацсан юм чинь би айгу сайн сурцсан юм чинь одоо өрөөгөөч чинь те. Элүүнэр сайнаар авах юм байна тийм ээ. Бодцохоор айгу надад ийм айгу хялбар тусаад байдаг байхгүй. Ямарваа нэг юм ирлээ тийм ээ. Арай хялбар тусаад байдаг. Амар ашигч байгаа. Бурхны бүр ашиглаас ороо. Тийм. Параситлаад авшаа. Бүр өдөм ашиглаас орсон. Бүр тийм. Үнэхээр чиг Монголын байгаа байхгүй тийм. Амар прагматик. Яг бүр ингэж бүр ашиглаас орсон тийм. За одоо болно шүү дээ. Одоо болно шүү дээ. Одоо нэг гоё олгоцгол одоо болно шүү дээ. Би зөндөл сурчлаа шүү дээ. Сонирхолтой гэхдээ ийм хүүхдүүдээ ер нь хүүхд байхад заяа хинч суулгаагүй байхад хүүхдэд тийм сүсэг байдаг гинэ. Ямар нэгэн далдын хүчинд итгэдэг тийм ээ. Тийм сүсэг байдаг гэх. Тэгээд тэр нэг хүүхдүүдийг 7 настай 6-аас 7 настай хүүхдүүдийг за ингээд эн чинь нэг сандал тавьчаад за энэ дэр нэг тий үл үзэгдэгч одоо тий дагин сууж байгаа шүү. Тэгээ та нарын одоо үйлдэл ингээд хянаад та нар энэ 6-наас ингэж хитрэж тийм ээ. Ингэж харж юм шидэж болохгүй шүү заагаад өгч байна. Тий. Тэгсэн чинь нөхдүүд тэр нэтгэд байгаа байхгүй өөргөө амтд. Тий. Тэр чинь хүүхд байх тусмаа тийм юм итгэдэг гэдэг. За тэгээд бас нэг хүний бас нэг тийм нэг одоо нэг та нар мэдхүү. Хүн чинь би юу ярих гэдэг хүн өөрийнхөө бурхныг өөрөө бүтээдэг. Тий. Би бодод байгаа. За тэгээ чи бурхныг юу гэж хүлээж яваад бурхныг яаж одоо те хүлээж авах чинь энэ чамаас хамаарах зүйл гэж бодод байгаа байхгүй юу. Тэр нь нэг туршилтаар илэрсэн. За гэсэн чи тэр туршлаа би нөгөө баримтат кино нөгөө Морган Фриментэй нэг тий Брюс Олмай амшаа өөр юм. Биш баримтат кино ямар хоол вүлээ нэг юуны нүх гэдэг нэг тийм баримтат кино байдаг. Тэгсэн чи тэрэн дээр ингээд бүр том эдэм шийдэлгээний ажилтнуудыг ингээд суулгахшаа те нэг үзэг гаргаж ирээ энэ Эйнштейн барьсан үзэг та нар энэ нүх үзсэн чинь ямар лаг юм бэ гэдэг ингээд үзээд ингээд тэгсэн чинь дараа нэг цамц гаргаж ирж байгаа.
За энэ бол нөгөө нэг юу цовруулах чинь тэрний замц. Гэхдээ сайн угаацсан, зөндөө угаацсан. Маа эндэндэг ингээд гисэн чинь ер нь ихэнх нь өрөхгүй байл шүү. Зууц. Ааха. Зууц. Тэр нөгөө нэг тэр чинь итгэл үнэмшил байгаа шүү дээ. Тэр юунд тэр одоо идэд тийм юунд хүрэхгүй байхгүй. Харагдах чинь байхгүй юу ч байхгүй. Зүгээр хилцсэн. Ааха. Тийм ээ. Үнийг удлааж мэдэхгүй. Үнэн удлааж мэдэхгүй. Тэгэхээр итгэл үнэмшил Түл сэвтэй санагдаад эхэлж шүү дээ. амар сэвтэй санагдав. Түл нэрэл сэвтэй санагдав. Хамгийн зүйлэг нэ одоо чи нялх хүүхдийнхаа нөгөө нэг юу хилцсэн даав ч юм уу тийм ээ ховцсон чамд ингээд айгүй дотн санагддаг. Инкри санагддаг. Тэр амь орцсон байдаг гэдэг. Бидний хувьд бол хүүхд байхгүй ч гэсэн тэр нэг хараад үнэрлээд ч юм уу те миний хүү ингээд энэ ч байсан гэдэг ч юм уу те ингэж тий. Тэгэхээр хүн өөрийнхөө нэг итгэл үнэмшлийг өөрөө бас ингэж тийм ээ юу тэгэж бас зохицуулдаг. Тий. Тэр бол ингээд бүр байгалаас цаанаасаа энэ юу кодлогдсон идэв. Бид нар тэр нэг мэддэггүй тийм ээ. Тэгэхээр чи бурхнаа ямар бурхан байх нь уу тийм ээ? Аль юу байх нь гэдгийг чи өөрөө шийднэ. Өдөр тутмын амьдралдаа оруулах уу, оруулахгүй юу тий. Тэ ингээд тэгвэл одоо жишээ нь тий аргууны бурхан бол ингээд цаг хугацаа гэдэг нь шүү дээ тий. Тий миний бурхан болохоор оюун санаа юм байна. Тий тэрнээс биш ингээд тий яг үнэ хэлэхэд одоо оршихдоо оюун санаа хэлбэрээр оршдог юм байна гэдэг хайрлах майрлах бол тэр тустай юм арай өөр юм. Тэр үл биш. Тий гэх мэт. хайрлаад байгаа. Харин хашхыг болохоор хайрлаад байгаа тий. Нилээн тий микро менежмент. Хашаах бол бурхны онцгойгүй л. Нилээн бөмбөрлөдөг. Ихлэлдэг. Тий. Яг нэг тиймэрхүү болоод ирэхээр зүгээр энэ айгу практик юм шүү нэрээ. Тий мэдээж би бурхныг хараагүй, мэдээгүй, тий сонсоогүй, үзээгүй. Гэхдээ тий ингээд заримдаа ингээд байж хад нэг олон улсын нэг юу байна. Нэг бурханд хэдэн хувь итгэдэг. Итгэлийн төвшинг ингээд заасан. Тэгсэн чинь Бангладеш ч юм уу ингээд нэг юун улсууд хөгжил жоох муутай улсууд бүр 99%, 98% бурханд итгэж байгаа. Амар итгээд ингээд явцсан. Юу болоод ирэхэд юу тэгсэн чи Америк бас аюу дээгүүр үзүүлэлттэй байл. Итгэл нь 66%, 67% ч үлээ. Тэгээд доошоо явсан чинь доошоо одоо зүүн Европын улсууд болж ирээ. Тэгснэ хамгийн бага нь гэсэн чинь нөгөө Дайн, Скандинавид улс. Тэгээд хамгийн доор нь Эстони явж ивэл яг уу. Тийм биш. Тэгээд тэр тайлбарлаж байгаа хүн нь болохоор тийм ээ. Америк яагаад ийм их байна гэх юм бол мэдээч уламжил адилхан Европтой адилхан уламжил тийм ээ гэж байсан ч гэсэн Америкт эрс тэрс юм айгүй их болох магадлал айгүй их. Тэдний давгч хүчин зүйлүүд айгүй их байна. Амьдралд нь тийм болохоор бид нар өдөрт амьдралаа өдөрч чадахгүй байх тусмаа магадлал нь их өндөр тий. Тийм ээ. Ер нь би өөргөн жишээ дээр ч гэсэн эргээ бодоход нөгөө давж чадахгүй болохоор тэр чи одоо ингээд тарих ингээд хэцүү байгаа хөөе. Яг тийм нөхцөлд амьдрах одоо ажиллах миний бодлоор л доо. Тэгээд өөр ирэхгүй өөр нэг гарц хайж болдог. Тэр нэг өөр нэг итгэж тэрэндээ ингээд гуйгаад байвал намайг ингээд дэмжиж өгнө гэсэн итгэл бидэрт хэрэгтэй байдаг болохоор надад бол одоо яг тэгж л. Ер нь тийм миний хувьд ч гэсэн тэр шүү дээ. Тийм. Одоо ингээд заримдаа ингээд байж байгаад ингээд амьдрал ингээд мөнгө их болоод амьдрал гайг болоод ингээд би л өөрөө чадсан шүү дээ. Нөгөө тэгж бас болохгүй. Би чинь нэг нөгөөд чи ууралч явлаа. Тоглосон юм аа. Тэгээ бас хамаагүй уурлаж болохгүй шүү дээ. Тэгээд ингээд залбирах ингээд холдоод ирнэ шүү дээ тэр чинь. Тэгээд залбирах тоохоо үлээд ирдэ. Тэг чи гинт гимш бодноо. Яагаад вэ яах вэ? Тэгээ заримдаа ингээл яаж яхад гүгөө би өөрийнхөө хүчээр би өнөөдөр энэ амьдрал төрөөгүй штэ гэсэн яг тэр гоё юм орж ирдэг штэ. Тэ? Одоо яг ингээд хүний яг бодлоор яг юуны бодлоор бол өнөөдөр би ингэж явж явах хэрэгтэй юм биш байхгүй тэ. Юу чгүй багийн байгаа даа хүчтэй чадaltaй бүх байсан бол бас нэг өөр хэрэг тийм ээ ажилсаг нөхөр байсан бол өөр хэрэг тийм тэгт чинь залах уу дээрээс ямар сургууль төгсөөгүй гэдэг ч юм уу ингээд бодох юм бол тийм тэгэхээр надаас хамаарахгүй миний амьдралыг ингээд тийм
удирдаад ингээ сайхан явуулж байгаа. Би бурхан нээлттэй юу л гэж л боддог шүү дээ. Тий. Тэгэхээр тэрэн дээр бол хамар гэх юм уу да. Тэгж явбал уг нь амар тий. Тэгж хэрэглээ үнэхээр гоё хэрэглээ. Тэгж хэрэглэл гоё шүү дээ. Хансаглал хэрэглээ тахтай яа тийм бэ? Ямар шүү дээ. Тэгж гоё хэрэглэл тайлбарж болно гэдэг байна. Тий. Гөө би үл чи ингээд айгүй гоё хэрэгжилж. Гүү яагаад тэгж хэрэглэж болохгүй гэж тий. Бурхан тэрэнд нь гоншгохгүй байлгүй. Харин ч баярлахгүй байлгүй дээ. Намайг баг их бүтээмжтэй болох юм шиг санагдаад байхгүй. Чи юу ч тохиолдож магадгүй чи амар бодлоо. Би маргааш төгчч маа. Одоо ч төгчч магадгүй гэж. Ингээд бүр ингээд тухгүй ойлгож байгаа байхгүй. Үнэхээр тухгүй ойлгож байгаа байхгүй. Тэгвэл би азаа гэдэг юм юу ийгээд байгаа юм бэ те. Хийж байгаа бүх юм утгагүй юм чинь. Бодхон ингээд байгаа. Тэгчингүүд айгуу аж амьдч болж байгаа байхгүй. Бүр тэр гайгүй байх юм. Ямар ч бүхэл насаараа шаргад гэж байна. Зөө төлөвсөн байгаа юм шүү дээ. Тий. Одоо яг вэ одоо мяа юуж болно те. Тий. Яадасандаа бас шахан жаргаж болно шүү дээ. Тэр юу нэр жоохон далихад би өвнөө өглөө стрим дээр тэгж ярихгүй юу. Там деваачин гэж та нар ер нь бурхны тухай ярихгүй. Там деваачин гэж ер нь та нарахаар яг юу вэ? Төсөөлөл байна уу гэд. Надад бол жишээ нь би Библи уншиж үзсэн ганц нэг буддийн шинэ сургаал мургаал ингээ ойр зурхаал уншсан. Тэгэн гол надад хизээч буухгүй байгаа юм. Тэр деваачин байгаа байхгүй. Бүр одоогийн энэ оюуснаа гараа штэ тий. Бүр хүмүүс яаж итгэхээрээ үнэхээр ингээд одоо зовж исэн ч би деваачин ингээ мөнхөд жаргана гэж бодоод байгаа юм бол гэд. Тэр деваачин ингээд төсөөлөл надад буухгүй. Там бол амар бууж байгаа байхгүй. Боо чамаас зүгээс. Тамиг бол яаж зирэдэд гал дээр гараа төлөн гутал. За там бол хайж алж магадгүй. Там болохоор надад төсөөлөгдөд байгаа байхгүй. За деваачин бол бүр яагаад ч төсөөлөгдөхгүй юм зүгээр. Тийм үнэхээр хамгийн утгагүй юм. Тийм болохоор би деваачингээ яриа үнэхээр сонирхгүй юм. Тэг яаж тиймэрхүү юмд хүмүүс яаж итгээд тэгээд нэрээ ингээд деваачин би мөнхөд жаргана гэдэг нь юу гэсэн үг юм. Тэгэл ингээд дуулаад үүсэндээ гөрнөсэй гэх юм уу. Тэнд чи өхөл байхгүй, юу байхгүй, нөлмөс байхгүй, өвчин байхгүй, юу ч хэлээд тэгмүүд бүр ямар ч утгагүй газарсан надад байхгүй. Ярьж болж байна яаж. Тэгж боддгийг. Би бас яваашиг тухай бодчихсан. Би ерд ингээл тэг секунд болгоод экстаз амсаад байдаг юм байна. Галзуу мэдтэй тэр чинь. Үгүй торгуурхээр унтчихав те. Би нэг Journey to the Edge of the Universe гэдэг National Geographic-ийн гаргасан нэг баримтат кино үзчихсэн юм. За. Тэн дээр ингээд энэ орчлын ертөнцид ер нь юу яадаг вэ? Шинжлэх ухааны мэдрэгээр ямар биетүүд байдаг вэ гэж энэ тэнд аялж байгаа байхгүй юу? За авраг бол одлоо орчиж байгаа. Quasar гэдэг амар том юм биетлөө очиж байгаа юм те. Хар нөхлөө очиж үзүүлж байгаа юм. Айгуу гоё кино. Тэгээ тэрийг үзчихэд ингээд орчлын ертөнцид амар авраг томчтой те. Дэлхийгээд ийм жижигэн байгаа юм газар ингээд ус тэгээд баахан аялж явж буцаад ирсэн чинь яг тэгэхэд надад ингээд боинг гэж орж ирсэн байхгүй юу? Үгүй деваачин гэдэг чинь дэлхий юм ба штэ гэдэг. Хаасаагүй явж үзээд хэрэг би чаддаг байсан бол ингээд ертөнцөөр ингээд аялаад бүр ингээд ганцаархан харанхуугаар динж яагаад ингээд буцаад ирвэл дэлхий хэрэгтэй. Дэлхий чинь деваач юм ба штэ гэж бодохоор надад санагдсан. Яг юм мэдрэмж төрсөн байхгүй юу? Тэгээ би зүгээр тэрнээс хойш деваачин бол дэлхий юм байна. Дэлхий бол ингээд маш ховор тохиолдлоор бүр маш онцгой тохиолдлоор юм ертөнц бий болсон ба штэ дэлхий гэдэг. Тэгээ ингээ харангуут дэлхий чинь нэрээс яг деваачин юм байна гэд бодонгууд амар хөнгөрөө явцсан байхгүй. Бид нар ч яг деваачин жаргаж байгаа юм гэдэг юм шүү дээ гэд. Тэр жаргал зовлон гэдэг чинь нэг тийм харьцангуй ойлголт юм байна шүү дээ тий. Ер нь бид нар деваачин ингээ төсөөлж чадж байгаа хэмжээгээр одоо деваачинд очиод нэг хоноод бидний тэр одоо мэдрэмж гэдэг чинь допаминыг мэдэрч байгаа мэдрэмж чинь цогсоор байгаа жаргаад тэгээд тэрнээс шуудахгүй болоод эхлэн заяа. Ер нь нэг жилийн дотор л деваачиндаа байгаа л буцаал деваачин биш санагдаад эхлэх юм. Чи тамаа хөө тий. Нэг тамаа тий. Би деваачин яг зүгээр ингээд яхаар нэг дэх гой зүудэлдэг штэ. Тэр зүудээс сэрэхгүй тэр зүудэнд л орчдөг. Би нэг удаа нэг тэгж бодсон. Там бол нөгөө нэг хандарсан зүуд. Хизээ сэрэхгүй ч хандарсан зүудэндээ чи амьдрна. Сэрэхгүй штэ чи. Тэг яг гэх юм бол чи байхгүй үхсэн. За юу. Тэг чиний тэр оюун санаа одоо нэр зүуд гэдгийг одоо бүрэн тайлаагүй штэ. Тий. Тэгэхээр
тэр зүүд чинь бас нэг тийм амьдралын нэг хэсэг байж магадгүй шүү дээ. Миний тэр гой зүүд бол бас л гоё шүү дээ. Гэтэ наадах чи хамгийн утгагүй болгох нь тэр мөнх гэдэг нэг юм цаг хугацаа биш шүү дээ. Мөнх гэдэг үг чи өөрөө мөнхөд чи эхлээд төгсгөл байхгүй шүү дээ. Ингээд мөнх байна. Тэгчгээр ямар ч утгагүй гачдаг. Тэгэл чи ингээд мөнхөд тэр ингээд ийм хар дарсан зүвчгээл бай. Ингээл тий. А тэр нөгөө одоо амар жаргалтай зүудгээд яваа чинь тэр нь дахиад мөнхөд байна. Тэгэнгүүт ямар ч утгагүй болчихоо. Тэр мөнхөд байгаагаа ч мэдэхгүй шүү дээ. А тэгвэл амарч мэдэхгүй шүү дээ тий. Тэгээ мөнгө чамаа хүмүүс тэр за мөнгө чи ингэ шүүстэй хийж хэлэхгүй шүү дээ. Би зүгээр л тэр жаргал сайхан зүудлээ. Жаргахч бас яг биш л болоод байна. Бид уламжлалт ойлгож жаргахч зүгээр л амар амгалан олчж байгаа гэсэн санаа. Гоё санагдаад байгаа байхгүй тэр зүудэнд чинь нэг гоё үнтэйгээ уулзраал тийм ээ. Гоё санагдахгүй тэгвэл яваж очивол. Үгүй тэр чинь гоё санагдчихвэл тэр чинь хизээ нэгэн цагт новш санагдана. Үгүй хаагүй. Гоё санагдахгүй. Тэгэхээр яг ингээ өгөө зүүд сервергөөс болдог үстэй заримдаа гоё зүүд. Үгүй байдаг. Тэр хизээ авчиж ирэхгүй тэгээд гоё биш үү. Тэр чинь тэгээд яг тэгээд баян ингээд үргэлжий тийм байна гэхээр ч одоо төсөөлөхгүй хостой. Яг төсөөлөхгүй. Тийм ээ. Чи юу би ихтэй бямачд арах болоогүй. Би ихтэй зүгээр нэг юм үнэхээр батаа утгагүй. энэгээр сөргүүлсэн нэг юм санаа тавьмаар санагдчихлаа л да. Хүн ямар тохиолдолд тийм гой зүүдлэх вэ гэхээр эцсийн дүндээ биелт гэж итгэдэг байхгүй юу? Бидний энэ төрж байгаа бүх мэдрэмжүүд бидэрт эргэлдэж байгаа ингээд гормонуудтай холбоотой. Тэгэд удаан хүн зовсон байж болно шүү дээ. Маш их удаан зовлонтой байхаараа нэг тийм хэрэгцээ бид нар ингээд удаан секс хийхгүй болохоор нойтон зүүдэлдэг шиг удаан ингээд зовоод амьдраад байгаа хүмүүст зүүдэнд нь очиж тэр хүсээд байгаа тэр мэдрэмжийг ингээд гормонуудтай шахаж өгч байгаа байхгүй тэр гормонууд нь шахагдаж байгаа. Одоо тэгэхээр энэ насанда чи ерөнхийдөө секс их бодож байгаа бол тийчд очиод дандаа нойтон зүүдлээ. Яа тийм миний хэлсэн нөгөө нэг санаа тийм зүүд хязгааргүй үргэлжлэх боломжгүй мэдрэмж чинь угаасаа ингээд мэдрэмжээ өгөөд ах тусмал мэдрэмж нь улам сулгаалж явна шүү дээ. Тэр чинь ингээд хамгийн муухай ад жаргалын хамгийн муухай дэр ихгүй юу. Чи хамгийн гоё мэдрэмжийг авлаа гэхэд тэр мэдрэмжийн мэдэрж байгаа эсүүд чинь ингээд улам мэдрэг байдал багасна. Хамгийн анхны мэдрэмжүүд яагаад хамгийн амттай гэдэг. Яг л тухайн үед тэр мэдрэмж эсүүд чинь хамгийн их мэдрэгч чаддаг дээр байгаад байгаа. Тэр мэдрэмжийг дахин ангууд энэ мэдрэмжийг улмал холдоол улмал юм юунууд нь багасаж явж байна те. Одоо мэдрэмжүүд нь гэж би бод. Одоо секс өвд бас яг тийм үү? Би тийм л гэж ойлгож байна. Ер нь бол яаж ч удсан хүний анхны секс, анхны үнсэл тиймэрхүү мэдрэмжүүд хамгийн амар эзэд. Өргөглж ингээд бидний ингээд нөгөө юунд байж идэг гэх юм уу? Ухаанд байж идэг оюун санаанд. Тэгж л би тэгж л одоо хэдүүлээ. Бурханаас Диоген рүү өсрөө Диогенгаа секс өсөрж штэ. Яа чамлаа. Өсөж байгаа үстэй. Жинхэнэ бүлтөсөн гэж байна аахгүй. Гэтэ яг зөв үнцгөө өгөөл яваад бурхан байж байгаа тамыг шууд хайж штэ. Яаж иж байгаа секслэд авчих шин. Тэгээд Диоген сүүл рүүгээ секс бол авчлаа шүү. Тий. Нэг гэрлийг нөгөө хэмждэг тийм юу байдаг тий. Багж байдаг. Харанхуй хэмждэг багж байдаг уу гэдэг. Тэр бас их гоё үг тий. Тий. Дулааныг хэмжиж болдог хүүтийг бол бас хэмжиж болдог. Дулаан байхгүй болох тусам хүүтэн болдог тий. Тэгээ тэр бас эвгүй үг тий. Тэгэхээр юу бурхныг тэрнтэй нөгөө яагаад нэг тийм зүгээр нэг би бүр 12 онд лөө бүр анх фэйсбүүк нээж чагаад анхныхаа нөгөө постыг орчуулж бичсэн байхгүй. Яг тэр Оросын тэр нэг сайтаас аваад орчуулад бичсэн чинь би анх тэр амар их фолловерстай болж ирсэн шүү дээ. Тэгээ нөгөө Эйнштейнээс тэгж асууж Эйнштейн тэгж хариулсан гэл тий. Тэр пост айгүй их явсан шүү дээ. Тэр чинь 12 онд би анх орчуулж тавиад. Тэгээ тэрэн дээрээс ч гэсэн ингээд бодоход бол тийм ээ. Яг харанхуй гэж бол яг физикали байдгүй гэж шүү дээ. Тий. Тэгээ харанхуй гэдэг бол гэрэл байхгүй шинжээл. Тий. Гэрэл байхгүй тохиолдол харанхуй л байна. Ерөөсөө энерги байхгүй л бол хүүтэн байна. Абсолют хүүтэн гэж бол байдаг штэ. Одоо яг шинжлэх ухаанд бол 273 оны дор 273 гэж 300 үгүй биш ээ. 370 Кельвинээр 373 гэж. Тий 373. Цельсийн 273 хасах 273. Тэгээ хүүтэн гэж үздэг байхгүй тий. Тэрнээс цааш байхгүй. Тэрнээс цааш байхгүй. Бүх атомууд байхгүй. Одоо бөөмүүд хөдөлгөөнгүй болчих. Тэр одоо ямар ч энерги байхгүй орчныг одоо хүүтэн хамгийн хүүтэн хууль. Тэгэхээр харин тий. Тэгэн гол
Деважин чинь баг тийм болчихж байгаа юм. Ерөөс ямар ч хөдөлгөөнгүй юу? Тий. Одоо тэр хашиг ингээд ястаа там шүү. Тэр болж ингэ. Мөнхөд жаргаад байна ингээд хашиг. Тэр байхгүй юу? Тэгээ бодохоор тэр чинь ингээд одоогийн бидний мэдээд байгаа тэр нэг юм деважин ингээд айгу гой зүүдлээд тэр нь ингээд деважин юм байна гэдэг шүү дээ. Тэгээд тэр нь ямар ч цаг хугацаагүйгээр ингээд байнга байна гэдэг бодохоор тэр чинь бол тэнд чухаараа тийм ямар ч утгагүй болчихж байгаа юм л та. Тэнд бол ямар ч аз жаргал маргал мэдрэгчгүй. Аз жаргал гэж тэнд ямар ч утга байхгүй ч болох байх. Ер нь тэгээ бас бидний хэрэг ингээд нөө тэр шал утгагүй болж байгаа. Агуулгын хувьд дахиад ингээд харах гэж яриаг ингээд харуул гэд мэдрэмж суртай байгаа зү тэ. Бүгд мэдрэмж суртай. Хүний ерөөсөө ярианы сэтгэх чадвар нь мэдрэмжэндээ хязгаарлагдаж байгаа байхгүй тэ. Тэгэхээр бүх юм мэдрэмжээрээ ингэж ингээд хязгаарлаад байгаа юм шиг. Гэтэл нөгөө бурхан гэдэг ч юм уу девач гэдэг мэдрэмжэнд хязгаарлагддаггүй юм байх. Том магадaltaй зү тэ. Ер нь одоо ингээд ажиглаад ингээд ерөнхийдөө энэ өндөрлгөөс гарах гэдэг. Угаасаа одоо энэ яриач гэсэн хэдүүлээ нэг тийм бурхны тухай одоо юу гэдэг нэг мэдлэгээ ярих гэдэг юм биш үү? Бодлуудаа ярьж байгаа шүү дээ тий. Тэрнээс шиг нөгөө эн чинь мэдлэг ярина гэвэл ч бэлтэж байгаа тий бурхан аян зүрээ судалж байгаад ярих байх тий. Тий. Одоо тэгээ ингээд үхэл гэдэг юм уу нэрээ ингээд цаашгаа үхэл хайр маяр өөр юу гэдэг нэг юм гүн гүнзгий сэдвүүд яаж ч хуурж хаяа секс. Тэр аког хараа итгэл гэдэг үг чинь өөрөө харагдахгүй юм л хүн итгэнд өцтэй. Тийм ээ? Тийм үү. За. Тий, харагдахгүй үзээгүй мэдхгүй юмд л хүн итгэн үзтээ. Тий. А тэрнээс биш одоо энэ энэ бага шүү гэж юмд хэлчихвэл чи дүнд итгэдэг шаардлага байхгүй шүү. Тий. Тий, чи мэдж байгаа байхгүй энэ байна. Тийм ээ. Тийм байгаа үстэй. Тэгэхээр нөгөө итгэл гэдэг чинь нөгөө багахгүй харагдахгүй зүйлд л итгэл. Нөгөө хүүхдүүдэд дээр хийсэн туршилт яг тэр байхгүй юу? Тий, харагдахгүй байгаа шүү дээ. Гэхдээ энэ баа шүү гэхэд нөхдүүд тэр өвөнд нь итгэчээд байгаа. Итгэл ажиллаж эхэлж шүү дээ. Тий. Тэгэхээр нэрээ ингэ дараа мэдчихвэл мэдлэг болчихно. Тий, мэдлэг болчих واخгүй тий. Тэгэхээр нөгөө нэг итгэж байгаа маа нэг ярих нэг өөр хэрэг, мэдж байгаа маа нэг ярих өөр хэрэг. Тий. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг итгэл үнэмшлийн төвшөнд юм яриад нь шүү дээ. Хараагүй, үзээгүй. Тий, тийм байж магадгүй, юм байж магадгүй. Тий. Тий. Тэгээ мэдгүй энэ зүгээр ингээд бурхны талаарх тодорхойлолтууд гэдэг юм уу, хувь хүний ойлголтууд цаг цагаараа насаараа ч гэдэг юм ингээд өөрчлөгдөөл хувирал яваад идэм байна гэж бодоод байгаа хгүй. Тэр үедээ тулж байгаа амьдралын нөхцлөөсөө өөр болоо тий. Мяарсан үедээ нэг өөр болоод яг ингээд эд аз жаргалтай үедээ дахиад тэгээ баг бодохгүй байгаад ч гэдэг юм уу тий. Тэгжээс нь одоо яг би ямар үе дээр яваа гэсэн харин тий. Намар интерстеллер үзээд яг тэр нэг ном унгадаг хэсэг араас нь аав нь өөрөө тий ингээд ном унгаад байгаа хгүй. Тий тэгэн гууд тий тэгээ сүүлд нь ингээд охинтойгоо уулзчаад гэдэг. Тэгэн гууд минийх бурхан гэдэг чинь оюун санаа юм байна. Тий оюун санаа. Тэр оюун санаа гэдэг нь одоо үнэхээр их хүсчээвэл тэр оюун санаа буцаад ингээд өөрөө өөрт нь бурхан болж одоо юу гэдгийг оролцдог ч гэж магадгүй юм байна. Тэгээ нөлөөлдөг амьдралд нөлөөлдөг ч гэж магадгүй юм байна. Secret гэдэгтэй төстэй шүү дээ. Төстэй дүүч юм. Тэр secret гэдэг чинь жоохон балаад байна. Би тэрийг ерөөсөө зөв. Тэр тухайн шуурч ирснийг бас яг сайн. Secret-ийг би уншиж юу гэж утсан гэж ёстой жинхэнэ манипуляц хийж байгаа байхгүй юу? Тэр тийм биз дээ. Тэр нэг агуу хүчтэй манипуляц хийгээд байгаа байхгүй. Би бол үгүй шүү дээ. Би бол зүгээр үгүй эрхэлсэн хүн одоо яах вэ өөрөө авч өгж байгаа юм би жаа гэдэг аваад байгаа байхгүй. Баярлаа. Тий, жаал гэдэг аваад байгаа. Баг тий. Та ч өөрөө баг бурхныг манипуляц хийгээд аваад байгаа юм шүү дээ. Өөр эрхэлсэн дээ. Энэ бити өгөөрэй. Тэгээ бас уурч задах чи тий. Чи яага хаваач гэдэг ингэ. Чи яага хаваач гэдэг ингэ. Болохгүй бас. Тэгээ явах бас муугаач цангаргаж болохгүй гэд. Хэдэн минут болчих юм аа? Одоо баг хэдүүлээ нилээ явчих шиг байна. Нилээ явцсан уу? За. 30 минут байна. Хамтран ажиллагчаа бас тэгтээ нэг ярьчихсан. Оо, тэгээ хамтран ажиллагчаа ярьчаа тий. Тэгээд түрүүч биш амилэл ярьсан л та. Тий. За, Хатуу самар нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар радиатор сервис бидний хамтран ажиллаж байгаа. Ер нь бол таны машинд нөгөө радиатортай холбоотой ямар нэг асуудал гарвал шууд эднийх рүү яваарай. Ер нь бол 3 үе дамжаад ингээд өвөө нь аав нь тэгээ одоо хүүн яг ингээд ажиллаулж байгаа юм байна лээ тий. Энэ хараа бас нэг юм яг нөө жолооч нарт хэлэхэд би өөрөө мэддэггүй байсан. Нэг юм одоо хүүтнэр үлээгээд нэг сайн үлдээж чадхаа болдог штэ. Радиатор бүгдөрчдөөс бас сулдаг гэж шүү. Тэгээд радиатор бас цэвэрлүүлдээр гэж шүү. Тэгэх юм бол нөгөө илүү сайн одоо миний нөгөө юу ажиллахгүй байна тий. Сайн ажиллахгүй өдр гэж юу тэгж яриад нь штэ тий. Тэр радиатороос бас болдог гэж шүү тий. Тэгэхээр бас радиатороо цэвэрлүүлэх, мэрүүлүүлэх ч юм уу. Тиймэрхүү юм
хийх хэрэгтэй байдаг гэж байна. Тэр ер нь бол манай дээр бол ер нь бүх радиатор бараг байгаа даа л гэж л. Тэгсэн баг хүүг нэгэд өгч байгаа шүү дээ. Тий харин тэгэхээр ч юм бол тэгээд ерөөсөө радиатортай холбоотой бүх асуудал гарвал хийшээ л очив. Ер нь бол хэдхэн жилийн миний л санахын 20 жилийн өмнө ч юм уу ийм юу радиатор бол эвдэрлээ гэхэд бүр авралгүй ч юм уу ерөөсөө цацдаг тийм газаргүй айгүй хэцүү одоо машин эд анги бэлэн санагдаад байхгүй айгүй хэцүү байсан. Ерөөсөө радиатор авахгүй бол тэгэл надад шийдвэртэй шинээр аавна гэж ярьдаг байсан. Одоо харин бүр ингээд Монголдоо нутагшаад бүр технологийн эзэмшээд ингээд 3 дахь үеэр ингэж явж байгаа. Бас их гоё тийм түүхтэй газар байлаа шүү дээ радиатор сервис надад бүр ингээд өөр анх өвөн л ингээд радиатор аюух цацдаг байж байгаа. Тэгээд аав нь цацдаг байгаад одоо хүүн 3 дахь үе дээр явж байгаа. Тий. Тэгээд нэг удаа тэгж ярьж ирсэн. Бүр 15 жилийн өмнөх Mazda гэлөө нэг юм спорт машин Монголд байсан спорт машин радиатор эвдрээд тэгээ зүгээр л юмыг яаж мэдвүдэ гэд бодоод ингээд асуусан чинь нөгөөдг нь бүр зарагдахгүй те баг 12 жил болцсон байжсэн гэсэн. Тий. Харин тэгээ ер нь бол тий манай дээр бол зүгээр таны асуусаар радиатор байгаа л гэж л. зөө. Тийм бай. Тэгээд юу нь болохоор хаяг нь болохоор яг тэр жижиг суудлын машинуудын радиаторууд бол яг дарихэр сансрын колонкийн нөгөө дарих руугаа эргээл дарих руугаа явж байтал замынхаа баруун талд 300 м яваал радиатор сервис гэж байгаа. Том тэрэгнүүд бүр том ачааны машинууд бол радиатор нь болохоор юун дээр 22-ын төвчний тэнд үт юм билээ шүү дээ. Маки хажууд. Йоо тэр дээрээ оруулж үзүүлсэнтэй. Тий агуулах нь уу? Тий хичнээн давхар агуулгатай хичнээн том ёо нэг радиатор бүр ингээд амар. Тийм байлаа шүү. За тэгээд ер нь машинтай холбоотой радиатортай холбоотой бүх асуудлаа радиатор сервис даатгаа тэндээс асуугаарай гэж. За тэгээд бид гурав ер нь зүгээр яг ингээд нөгөө энэ дээр нэг тийм мэдлэг гэхээсээ илүү зүгээр өөрсдийнхөө бодлуудыг чөлөөтэй ингэж ярилцъя гэж бодоод байна. Бурхан үхэл хайр одоо өөр юу ч байдیں۔ Мэдгүй эрх мэдэл ингээд нэг тийм том юм. Тий тэрнээс эндээс бол нэг тийм одоо үгдээ бурхны тухай лаг одоо сургаал номлолч гэдэг юм уу эсвэл тодорхойлт философийн ийм мэдлэг өгөх нэвтрүүлэг биш шүү. Тий. Би тэрэнд би айгүй итгэдэг биш үү. Тэр нөгөө чи ингээд тий бурхан руу ингээд ярьж ивэл энд нэг залбирал гэдэг юм аа гэд. Тэр бурхан чамтай яриад ирвэл энэ нэг шизофрени. Би тэрэнд амар итгэдэг. Угсаа манайх чи тэгж хүлээж аваад бүр ингээд шизофрен гэдэг барьж юу гэдэг вэ тий. Хим сонсоод байвал шизофрен гэдэг байгаа тий. Хим сонсоод хим хараад ах чинь бол тий. Тэгэхээр хөр хим яг ингээд муухай л бахтаа одоо гэхдээ яг одоо энэ юугаараа бол чинь тэгээд тухайн үеийн Иесус Христ одоо энэ зөвч Мухаммед эднэр чинь бол одоо үед байсан бол тэгээд шизофрентэй гэж зарим нөхдүүдэд цаалуулах юм шиг. Бурхан яа тэр үед төрж нөгөөдөл энд оромжлчаагүй те. Бурхан мэн те. Цаацтай шүү бас л тэгэхээр. Хим гоо нэр тэр үед байсан бол би нэр тэгж боддгийн штэ. Тэ. Айгуу чулуу шидэл гүйж явах байсан баг те. Оо тийм биз. Эсвэл одоо энэ фэйсбүүкээр ингээл явсан бол те. Оо солиотон болооч гээл комент бичээл те. Тэгэл солиорол явж лээсэн баг л те. Хиний түүх бол яг тийм л штэ. Жана Дарк жишээ нь. Яг үйлдэл бүгдээрээ бол шизофрентэй байсан шин. Тэр бурхантай ирсэн гэл тэр нэг яг эцэгтэй үед таарцсан. Тэ тэр нэг юм байсан. Тэр нэг бурханаас юм байсан. Тэр нэг юм тааруулсан юмнууд бол бай. Тий. Тэр чинь нэг юм батаарсан юмнууд чинь итгэхийн тулд нэг юм байгаа шүү дээ. Заавал нэг юм тийм сонирхолцоо орж ирж шүү дээ. Тий. Амар эцэгтэй үед таарсан. 14-тэй үл тэр охин чинь. Тэгээ 13 дэх хаа. Одоо ихэл багнаа. Тэг ихэл багнаас л охин байжгаад тэгээд тэр Францын маршлууд тэр охиныг итгээ дагна гэдэг юм шүү дээ. Тэгээд тэр чинь нэгдүгürt язгууртай охин биш. Тий. Тэгээд тариач охин бич үсэг байхгүй. Тэгэхэд нөгөөдөл нь тэр маршлууд чинь бүгдээрээ аристократууд. Тийм ээ хааны удмын хүмүүс байгаа. Тэгээд тэр охиныг нэг те бич өсөхгүй охиныг дагаад шинэ Арианаг эзлэхгээ те чөлөөхөөр явна гэж яаж ч утсан байж болмооргүй зүйл байхгүй те. Тэгэхэд тэр охин яасан их нэг энтуазизм гэж яддаг. Энтуазизм гэж үгний гарал нь юу гэж? За. Теори юм бэлээ. Энтуа. Тийм үү гэж. Тийм. Бурхантай хамт гэсэн утгатай. Тийм. Одоо нэг үгээр л бол онгод орно гэж манайх ярьдаг штэ. Тэр үгний эхлэл юм бэлээ. Энтузиазм гэж тэ. Манайхаар энтузиазм чи юу лээ? Монгол дээр юу гэж санаачлаг хөө дуртай байдал. Энтузиазм гэж. Энтузиазм. Тийм. Яг тэгж одоо. Тийм.
Тэгэхээр идэх санаачлага гэх юм уу одоо тэгж л яах юм да. Тийм идэх санаачлагтай хүн гэж ярьдаг шүү дээ. Тэр чиний одоо чи үл тэгээ одоо сая ингэж шүү дээ. Одоо ингээ ярианд дундаас ингээд чи ингээд зүгээр чи үл чиний хувьд бурхан бол цаг хугацаа гэж шүү дээ. Тэг яг үндэ цаг хугацаа гэж байхгүй шүү дээ. Байгаа шүү дээ. Бид цаг байна. Цаг идэлж байна. Мөөд идээд өгдөө. Тэгэхээр чиний бурхан байхгүй шүү. Гэхдээ би сая мөөд яг цаг хугацаа жишээ нь бэж болох юм гэж яг тэр нь би итгэдэг гэж хэлээгүй. Би өөрөө эргээд энэ ярианы дундаа сая юу гэж утсан бэхээр би маш гүнзгий үеийн үрд итгэдэг хүн юм байна. Ер нь нэг 18, 19 настайдаа үеийн үрийн тухай бодоол энэ ямар учиртай философи ингээл өөрөө дотроо бодож үеийн үр байдаг юм байна. Би ингээд нүгэл хийвэл алсуураач гэсэн миний сэтгэл санаагаар данжаад энэ надад муугар нөлөөлж байна. Би ингээ сайн юм хийгээд авах юм бол алсуураач гэсэн миний ингээ ирээдүйд ингээ сайнэр нөлөөлдөг юм байна. Ингээд логикоор бодсон ч үеийн үр байж болох юм байна. Үеийн үр байдаг юм байна гэдээ итгэдэг болсон тийм. Би тэгэхээр үеийн үрд айгу итгэдэг штэ нэрийг сая бодлоо. Тэгээд чамаг яг хэлэнгүүт ингээ бодохгүй юу? Яг хэрэв үеийн үр байдаг бол энэ бурхан хоёрын оршихуй зөрчилдөд байгаа зү. Энэ хоёр зэрэг оршиж болохгүй болчиход байгаа байхгүй. Оршуулаад байгаа л. Магадгүй Христчэнд бол байлгаад байдаг тийм. Хэрэглээний төвшөнд. Гэхдээ ингээд яг итгэд үнэмшил буддийн шишинч ч байгаа шүү дээ. Хүн болгоны буддийн шишнээ бурхан бол өөр шүү дээ. Буддийн шишин бурхангүй шишин гэж байна шүү дээ. Бурхан бол яг тэр утгаараа гол нөгөө тэр хүч гэдэг юм бол тэр цаад л одоо цөмд нь байгаа юм чинь үлийн үр буюу карма гэдэг тийм. Гол философи чинь чиний хийж байгаа үлийн үр болгоно чам чи иргэдэрнэ гэдэг чинь бас ингээд бодонгод амар логиктэй юм шиг надад санагдаад байна. Надад бол үлийн үр бол ингээд итгэжүүл амар юм байна. Үлийн үр гэж байд юм байна. Ингээд итгэжүүл яг болох юм байна гэдэг ингээд. Тэгээ нэрээ бодоход бол үлийн үрдэл айгүй итгэдэг л тийм хүн юм байна. Тэр нөгөө шашны тэр нөгөө нэг одоо нэг юм ариун одоо гүнграва гэдэг шүү дээ. Юм ярмаж хийсэн гэдэг. Тэр чинь л тэр нөгөө нэг амь оруулсан зүйл. Хүний итгэл үнэмшлэр. Тий. Тэгээ одоо нөгөө хэний нөгөө үзэгдэх шиг. Тий. Эйнштейн үзэгдэх шиг тий. Гэтэ бид нар бол одоо чинь буддийн шинжлэх шашныг болохоор нэг тийм айгүй хэрэглээний төвшөнд л ойлгоод байгаа зү тий. За философийн ерөөсөө ярихгүйгээр зүгээр л одоо буддийн шашныг одоо ийм лам хувцтай ийм гэдэг ахуугаар нь бид нар ойлгоод байгаа байхгүй тий. Гэтэ хизээч номын нэг тийм сайн ойлгодгүй уншиж байгаа менеж боддгоо шүү дээ тий. Тэр бас яг тэрэнд нь итгэдэг үү буддийн шашинд итгэдэг үгүй гэдэг чинь бас тусдаа асуудал болчиход байдаг юм шиг санагдаад байна. Гэхдээ тэр нэг харин бурхныг зүгээр яг өнөөдрийн яриан дээрээс бурхныг ингээ нөгөө хүн яг өөртөө тааруулаад одоо гэдэг. Тийм. Цаа яг ингээд бурхан байна уу байхгүй юу тэр бурхан нь юу юм уу гэдгээсээ биш. Зүгээр хүн болгон өөрийнхөө ертөнцид тааруулж бурхныг буулгаад нь шүү дээ. Буулгаж аваад. Одоо чинь би бол одоогоор тэр Интерстеллар буюу Кристофер Нолан гэдэг нөхөр ингээд миний бодож исэн юм ингээд огцом гэдэг эргүүл яачих واخгүй. Яг үзээд би хизээч анзаарж байгаагүй жиснаа. Бурхан гэдэг чинь оюуснаа юм байна. Тий. Яг үндэ бол миний бодож исэн бурханлаа биш. Оюуснаа юм байна гэдэгтэй тэр зүгээр л эргэлзээ буюу бодолд оролцож байгаа байхгүй. Тий. Тэгэн гууд хүмүүс бол янз бүр. Одоо чинь ээжигээ бурхан аюу гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Ээж бол амьд бурхан, тий, амьд бурхан. Одоо гуутай бурханаас илүү гониг одоо сарниалсан тэр лаг дууштай ингээ тий. Тинчээ байгаа гуун дээр байгаа бурханд мөргөөд миний гониг бол арилахгүй байна. Сарнихгүй байна. Тэгс чи ээж маань ирээд ингээ тий хоолцаа өгөөд намайг тэврээд инхриглэхэд миний гониг арилаад ээжтэй ингээ тий. Тэгэхээр тэр бол маш бодтой. Тэгэхээр монголчууд бурхныг амар гоё хэрэглээд оруулж байгаа. Тий. Яг бурхан бол бүр бодтой байх хэвээр тий. Ингээд оролцоод нэрээ цай өгөөд хайрлаад тий. Сэтгэлээр унсан байвал өргөөд тий. Бурхан нь бүр өдөр тутмын амьдрал ингээ оролцдог. Тий. Тэгэнгүүт гонигт гуута бурхтаас илүү гониг сарниулсан ээж минь гэдэг дуу байна гэнгүүт тэгээ ээж бол миний бурхан. Тэр хүмүүсийн зүвчж магадгүй л тий. Тэгж харж л бол ээжигээ бурхан гэж харж байгаа. Тий юу бурханд энэ хүнийг хайрлаа гэл тэр өнөр явуулсан л байгаа шүү дээ. Тий. Та бол тэгж тайлбарлаа. Тий би тэгээд тайлбарлаад тэгэл явцсан. Яг нөгөө нэг гөлөг тий гөлөг нөгөө нэг яагаад яасан чинь тэр нэг ажил авчихсан. Яа нэг үдээд зөвхөлцөн нэг нохойг аваад ингээл арчлал гоё уусан ч ажилд орцсон. Ажилд орчдөг л нөхөр штэй. Тэгэнгүүт яг хашаах шиг ихтгэлтэй байсан бол би бол боож өгөх байх. Одоо бол би оюуснаа учраас тийм. Орхон бол зүгээр л оюуснаа. Тийм болохоо нэрээ тийм гэж үлээж авахаар. Гэтэ нэр хамгийн юу одоо ингээд бид нар айгүй лаглаглын юм ярьж байгаа ч гэсэн нэрээ хүн ингээд нэг цагаа тулахад бол тэгэл нэрээ тий юу яадаг гэсэн чинь ингээд газар хөдлөл байгалийн гам шиг болонгууд
залбирч эхлэх. Тий, ерөөсөө ингээл хамгийн түрүүлэл сүм дүүрж эхэлдэг гэсэн шүү дээ. Тий. Японд тэгжсэн ингэсэн, Америкт бас тэгдэг. Ерөөсөө ингээл зөвөр ингээл хүмүүсийн амьдрал ингээл хизүүдээд ирэхээр л лам нар үзмөрчнөр тий ингээд гараад ирдэг. Ямар сайн нөгөө нэг зуд болохоор нохой зоолоод нэг мал их үхээд тий зовлон хүмүүс зовлонтой байвал ингээд лам нар баяжаад буюу олон лам нар гарч ирээд тий Шинэ Зеландод яасан гэдэг нэг мужид айвар газар хөдөлтсөн байл та. Тэгсэн чинь ингээл юу итгэгчдийн тоост эрс дэмэгцэн гэдэг. Тэгсэн чинь итгэсэн газар нь эндийнх нь юу гэсэн чинь тэр нөгөө юу болсон газар хөдлөсөн газар хүмүүс илүү тэгэл өдөртөлтэй болж эхэлж ирсэн гэж тийм. За тэгвэл ялцчгүй хүний мөн чанар тэр энэ ялцчууд нэг зовлон гашигдал надаас хамаарахгүй юм нэг тийм нэг хүнээс хамаарахгүй юм хүн тулгарна штэ. Тэгэл ирэхээр л хүн тэр нэг 70 40 л хайжил түшчил ирдэг шиг байгаа. Оюун санаагаар ирээд тийм ээ. Тэг түшиг тулгуур хайгаад байна штэ. Би бас яг тэгдэг нэг би ах ихчтэй байсан бол тийм би бас нэг бурхан ингээд явахгүй ах ширэг надад туслаач ингэж гээд түшээд илүү явсан байж магадгүй гэж боддгийг. Надад тийм хүн байхгүй байсан болохоор илүү би тэг бурхан дээр үлдэрсэн ч юм уу тэг наймагч бурхныг хэрэгэлдэг гартаа. Ажид ингээд туслахаараа. Нэг яриад тэгээд. Гэтэ харин яг ингэж надад суруул гоё тий. Тэ ингээд нэг тэр бурхан ч юм бол гомдохгүй шүү дээ. Хохирохгүй, гомдохгүй тий. Хачид хэрэглүүлээгээд гоё шоноод авахгүй шүү дээ тий. Хачнаава хэрэглээтэй хайрлал байна шүү дээ. Тий. Нэг юм асуултаа нэрэ ярьсан чинь хаашихын 12 он гэд 12 оны 12 сарын 20-нд юу хаанаас яг хаанаас тэгэхээр газар хөдлөө бэлтгэж зүрх бүр тийм тэгдэг бай. Гэтэ юу хийжсэн сандаг уу? Аггүй ёстой санддаг ш. Мөгийн сандаг. Би 12 он тий бас айгүй ажиллаж байсан ба. Би радиод ажиллаж байсан. Би шууд фиртэд байсан. Ажиллая. Бүр 12 онд уу? Тий. Би 7 онд гэр бүлийн радиод орсон байхгүй. Тэр чинь 14 онд гарсан гэхээр фиртэд явчихсан баг. Тий, идэгтэй. Чи юу хийж дээ? Би нэг юм хийжсэн. Ямар ч үсэн итгээггүй. Англи хурд тусан дээр гэр бараа гарсан. Би таксинд явж исэн юм байна. Таксинд явж исэн. Би такси өрдөг гэсэн те. Тэр чи баахан нэг хэсэг хүмүүс нэрнгээсээ лаа чүдэн зөөрээд лагер хамгийн сонирхолтой манай нөгөө нүдэнгийн ах дус аяг олуулж шүү дээ. Өөрөөсөөсөн чинь одоо чүдэн цог цогмаа. Чи яттай ганцаар амьд бид байхгүй чи гэричгүй ганцаар тэ лааш заваа За хэдүүл 3 дараагийн сэдвийг тохиръя. За юу байх вэ? Хайр бай. Үхэл ярьчлаа. Ярихгүй бол үхэл ярих байхаас баг. Бурхан үхэл хайр гэж супер 3 сэдвлээд гэдэг байгаа шээ. Ер нь өмнө нь бид нар чи юу ярьлаа? Тэгээд их мэд бас айгүй сонирхолтой яриаг байгаа тий. Яг мөнгө ирсэн. Тэг хоёлаа бол ярьсан. Өөр чи юу ярьчлаа? 2 3 сэдв ярьсан шүү дээ. Тий. Юу ярьчлаа. За одоо санаа. За юу яа? Одоо зүгээр үхэл байна, хайр байна. Зүгээр ингээд ийм том одоо тийм сонин сэдвүүдээр гэвэл тий. Тий. Өдөл гойс. Тий. Алийн үхлийн ярих хайрыг ярих. Тоо хайр дортой юм. Сэдв авч үлдээ. Яа, хайрын сэдв байна уу? Энэ дэлхийг хайраар дүүргий. Хайраар дүүргий. Гэхдээ нэг хоос шээ. Тэр хүмүүс нэг яагаад миний хувьд бол хайр бол нэг тийм хоос үг. Бас биш шүү. Хүн бол хайрыг мэддэг. Ингээд хүн бол айгуу сонир ингээд тий нас нэмэгдэх тусам тий гоо хайр бол айгуу бодтой. Тий яг нэг Достоевскийн хэлдэг нөгөө ертөнцийг гоо сайхан гэдэг нь уг нь хайр واخгүй юу? Хүмүүс л дандаа нөгөө нэг юм Месси төвцөл 90 оны тэгэж ойлгох тий 14 замд нэг талдаа хөглөө зураг тавьчаад ертөнцийн гоо сайхан 10 гэдэг тавиад би тэрийг харчаад энэ хүүхэн яаж авах гэдэг тухай жоох гэж ингээ харчаад энэ яаж авах гэдэг гэж боддог. Амар ойлгож байгаа шүү тий. Тий сүүл хэрэглээгээр ойлгож байгаа. Яг үнэ би яг тэгж ойлгосон шүү дээ. Гой сайхан хүмүүс давах юм байна.
Манайс нь явж идэ. Тий, тэгээд би бол одоо ч гэсэн ингээд тий. Гүг хайр гэдэг бол аюу бодтой. Тий, баг ингээд амьдралыг хөдөлгдөг. Тий, гол хүчин зүйлийн нэг баха. Тэр мэдрэмж гэдэг юм уу, юу гэдэг юм тий. Тэр талаар бол гоё ярих хэрэгтэй баха. Одоо харин нэг юм ер нь нэг тийм хайрын тухай нэг дуулахгүй шүү дээ. Айгу сонин. Ингээд нэг тийм аюу бодтой дуулдаг гэсэн ингээд чи би мөнгө төгрөг тий. Тэгээ ер нь баг сүүлчийн одоо романтик гэдэг юм уу одоо романтизм манусаар баг өгөх гээд байгаа ч юмсан гэдэг. Амар романтик болж байгаа шүү. Энэ дахиад тойрог дахиад явах. Тий, арай өөр хэлбэрт ороод энэ хавч одоо яг хэлж байна. Одоо энэ хүүхдүүд ерөөсөө ээж авах өгөнд ороход багшнараа хөндлөхгүй гэж 2600 жилийн өмнө Сократ хэлжсэн. Одоо өөрөөр тэр байсаар байгаа. За тэгвэл эх 7 хоногт гуруулаа өхлийн тухай яриа. За окей. Үхэл тий. Тэгээд хайр ярьжсэн үхэл болсон нь за. Тий, тэгээд дараа нь хайр. Тэгээ дараа нь хайр ярил л та. За. За ингээд хатуу самар нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. За бид гурав ер нь ийм зүгээр л өөртөө бодлуудыг ярьж байгаа шүү. Тий, тэгээд тий том шүү дээ. Тий, нэг тийм мэдлэг олох гээд байгаа юм биш. Дараагийн сэдвээр бид үхэл гэж ярина. Тэгээд хайрын тухай ярина. Тий. За нэвтрүүлэгтээ хамтран ажилласан радио сервистэй баярлалаа. За баярлалаа.